Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр Vue 3.1-ийг та бүхэн сонирхолъё. За энд одоо видео хийдэг платформ байгаа. За ингээд хичээлдээ оръё. За та бүхэн Labs-ийг Google дээр ороод үзээрэй. Тэгэхээр энэ Flow гэдэг ингээд гарч ирнэ. За тэрийг дараад та бүхэн ийшээ ороорой. За ингээд одоо хэдүүлээ харъя. За ингээд одоо aspect ratio гэж байна. За ингээд 16 харьцах 9:9-ийг харьцах 16 гэдэг ингээд байж гин те. За та тэрийгээ сонгочих. За ингээд хоёр хувилбар гарч ирэх юм байна. За тэгээд энэ дээр болох дээр та fast гэдгийг ингээд сонгоод авчаарай. За ингээд 20 кредит видео гаргах болгон дээр унах юм байна. За хэдүүлээ text to video гэдгийг одоо шалгаад үзье. За энэ Vue 3.1 маань монгол үгэгдлийг ойлгодог байгаа. За хэдүүлээ одоо ингээд монголоор бичээд энэ үзье. За энэ дээр ингэсэн байгаа ирээдүйн хэмэл оюуны лабораторийн дүр зургийг бүтээж өгнө. Өндөр технологийн багаж хэрэгсэл ирээдүг илтгэсэн уур амьсгалтай байвал тохиромжтой гэдэг ингээд монголоор бичсэн байгаа. За ингээд өгчих. За эхнийх нь харъя. За хоёр дахь нь харъя. За одоо хэдүүлээ сая бол text to video гэдгийг үзчихлээ. За одоо frame to video гэдгийг одоо үзье хэдүүлээ. За энэ frame to video гэдэг дээр хоёр зураг өгнө. За эхнийхээ зургийг хийгээд одоо дараагийнхаа зургийг оруулаад яг юу хиймээр байна гэдгээ одоо өгөгдлөө бичиж өгнө. За энэ чэнэс бид нэр зургаа оруулчихъя. За энэ crop and save гэдэг байгаа. Тэрийг нь шууд дараад оруулчих. За энэ дээр би одоо цэцэг оруулсан байгаа те Daisy гэж цэцэг. За тэгээд за эрвээх нь цагаан сараана цэцгсийн эргэн тойронд нисэлдэж зарим нь дээр нь сууж байна гэсэн ийм одоо промпт өгсөн байгаа. За ингээд ихнийх нь харъя. За эхний зураг маань эрвээхээгүй байсан. Тэгээ хоёр дахь зургийг эрвээхээтэй зураг оруулаад за тэгээд гаргасан байгаа. За хоёр дахь нь харъя. За ингэ болчлоо. За тэгээ та бүхэн даунлоод хийгээд аваарай гарсан видеого. За одоо хэдүүлээ ingredients to video гэдгийг харъя. За энэ дээр бол 3 зураг оруулна. За би энэ 3 зургийг сонгочих. За энд би Монгол бүсгүйгийн зураг оруулсан байгаа. Хоёр дахьт нь палаж. За гурав дахьт нь болох дээр ирээдүйн хотын зураг оруулсан байгаа. За тэгээд одоо бид нар өгөгдлөө өгнө. Өгөгдлөө өгөхгүйгээр бол энэ гарахгүй. Цагаан даашинцтай бүсгүй ирээдүйн хотын гудамжаар инээмсэглэн алхаж байна гэж өгсөн байгаа. За тэгээд одоо ингэж явуулчих. За ихнийхээ видео харъя. За хоёр дахь нь харъя. За та бүхэн энэ видеонуудаа харж байгаа ихэнх нь одоо 8 секундээр гарч ирж байна. За одоо дараагийнхаа ямиг үзье. За энэ одоо видеон дээр чи add to scene гэж гарсан байна те. За тэрэн дээр дарчих. За энэ маань юу вэ гэхээр дараагийнх нь scene нь юу байх вэ гэдгээ одоо хэлж гин. Та одоо юу хийлгмээр энэ видеогоо уцсгаад ямар үйлдэл хийлгмээр байна гэж хэлж байгаа. За бид нар энэ дээр өнгөлөг сайхан ирвэхэ цагаан сараана цэцгсийн ойролцоо нисэж камерлуу дөхөн томорч байна гэд өгөгдлөө өгчий. За тэгээ явуулчих. За ер нь бол та ингээд дараагийнхаа үйлдэлүүдийг оруулахын тулд тэр нэмэх тэмдэгэн дээр нь дараад тэгээд одоо оруулаад ээж болох нь шүү те. 8 секунд гээд тэгээд дараагийнх нь 8 секунд гээд ингээд та өргөжлүүлээд видеогоо хийж болох нь байна. За бэлэн утсан маань хэдүүдээ одоо үзье. Цэцгийн арай өөрчилсөн байна те. За одоо хэдүүлээ нэг өөр зүйл үзье. За ингээд хүн юм уу муур гэд одоо би мэдрийн жишээгээр одоо муур оруулаад за юм яриулъя. За монголоор яриулъя те. За яг хэлэх үгийг нь болох дээр хашлтан дотор хийгээд оруулаарай. За тэгээд уг нь бол энэ дээр монголоор гэд бичүүл зүгээр монголоор хэлж байна гэд. За харъя. Welcome.
Use За Veo ихийнх нь гарсан байна. Даа 3.1. англиар яриад эхэллээ тий. Try to make great videos. Now, За хоёр дахь нь харъя. Тавтай морил. Та Veo 3.1 ангийг ашиглаарай. Гайхалтай бичлэгүүд хийж үзээрэй. За хоёр видео гарсан. Нэг нь англиар яриад нэг нь монголоор ярьчлаа. За ингээд та бүхэндээ Veo 3.1-ийг үзүүлээ. Хамгийн гол нь монголоор гаргаж болно. За мөн дээрээс нь та одоо өөрийнхөө үзэгдэл болгоныг гаргаж болох нь. Тэгээд урт видео хийж болох нь. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.